миний хувьд хамгийн их саад болдог перфекшнизм болон аналитик паралайзыг ажил жижиглэх аргаар яаж шийдсэнийг нэг кейс дээр яриа гэж бодлоо. За энэ унтаа бол перфекшнизм болон аналитик паралайз гэж юу болох тодорхойлтын талаар бол ярихгүй шууд кейсэл ярина. За миний хувьд болохоор нэг одоо YouTube дээр видео хий гэж бодоод ерөөсөө нэг төгс видео хийх гал хүнд хэрэгтэй гайхшруулах ингээд дахин давтагчгүй одоо өөр хүнийхийг хуулаагүй тэгээд чанартай гоё эдиттэй урт тэгэл график дүрстэй өөрөө гоё илтгэгчиг ярьсан байх юм ингээл төсөөлөл тийм шаардлага тавиал. Тэгэл хоёрдугаарт нь одоо тэр бизнес тэр ч өөр бизнес байх хэвээр мөнгө олох хэвээр ч гэдэг юм. Иймэрхүү юм бас давхар бодогдвол тэнгуүт мөнгө олохгүй бол ийм ийж яах вэ гэл цагийн гарц юм шиг санагдал. Тэгж явж яснаа дахиад нэг хүний видео үзэнгүүтээ би ер нь иймэрхүү юм хийж чадна да. Ер нь хийгээд үзүүл гаал эргээл нэг өтгөө бодвол. Тэгэл агуулгын үед ямар байх вэ гэл ингээл би одоо энэ салбарын юм хийх үү эсвэл ингээ хамаагүй хойлоод хийгээд гэж болохгүй бах та гэл. Тэгэнгүүт энэ салбартаа би тийм лаг биш гэл ингээл бодоо явчихна. За тэгж яснаа өөрөө бичлэгэн дээрээ гарах уу гарахгүй юу гэл ингээл бодоо гарахаа санаа зовж ийн гэл ингээл. Тэгэл ингээл амар урт хугацааг алдсан байгаа байхгүй. Тэгж жагаад би уг нь ингээд ямар ч байсан жижиглээд эхлээд хийгээд үзье гэж бодсон хэдхэн минут юм биш лээ. Тэгэнгүүтээ цөөхөн минут болгосон мөртлөөс ингээд дахиад хийхээр би чанартай гоё юм бичих хэвээр цөөхөн минутанда бүр амар лаг чанартай юм байх хэвээр мостой гэл ингээл бодвол дахиад ингээл дуусахгүй асуудал бол явцдаг. Тэгэл эхэлж өгдөг ерөөсөө хийхгүй удаад ингээд бүр тарам сэдв болох гээд тэгээд хэсэг явж яснаа ер нь энэ бүхний эцэст одоо яаж зорилгоо жижиглсэн бэ хийсэн бэ гэхээр агуулгын хувьд бол шууд гадаадын видео зүгээр хуулаад хийгээд үзье. За хоёрдугаарт хугацааны хувьд болохоор 16 минутын видео би эхэлж үзэж энийг хийх үү гэж яснаа дахиад жижиглээд тэр хүний хамгийн богино хийсэн видеог нь копи тэгээд тэрийг өөрөө бас хурангуулад 1 минут болгоод хийцсэн байдгийг. За өөрөө гарахгүй гэдэг асуудал тэгэл гарахгүй болчоор санаа амархан болсон. За тэгээд бизнес байх гэхэд энэ дээр бол ямар ч бизнес байхгүй зүгээр л бичлэг хийгээд үзье. Өөр зүйл байхгүй. Тэр нь бол дараагийн асуудал бүх юм. За дүрсний хувьд бол гоё график дүрс эдит гэхэд явж өгөхөөс сэргийлээ зүгээр л хар дээр цагаан бичгээр ганц хөвгөлбөр тэгэл өөр юм байхгүй. Хамгийн энгийн байдлаар шийдсэн. За тэгээ програм энэ ингээд судлаад би ч удаан хата бичлэг хийж байгаа болохоор судлаад явж өгөх бас асуудал үүссэн. Тэгэнгүүт нь ерөөсө компьютер дээр бэлэн байдаг өөрийнх нь QuickTime Player гэдэг сонгоод тэгээд нөгөө CapCut, Premiere Pro-мороо ингээд судлаагүй. За тэгээд сайжруулад ингээд дахин бичээд байвал яах юм бэ гэдэг асуудал үүссэн. Тэгэнгүүт нь ерөөсө 3-аас илүү бичихгүй шууд аплод хийх гэдэг дүрм гаргаад ингээд хийсэн байгаа. За ингэсэн чинь ерөөсө 20 минутын дотор бичлэг хийцэн. Дээрээс нь нэмээд энэ бичлэгээ яаж хийсэн тухайн нэг бичлэг ингээд хийчихээ. Ингээс нэг зорилттой жижиглэж үзвээ. Тэгж гацаанаас тодорхой хэмжээгээр гарав. Жижиглэхэд гардаг ер нь гол асуудал нь болохоор жижиглчлээгээ боддог. Тэгэнгүүт нөгөөтгт дахиад нэг өөр юм дээр очиж гацчихдаг. Тэр нь болохоор нэг зүйлийг жижиглчээд тэгээд дахиад өөр зүйл дээр очиж гацчихдаг. Томруулаа бодчихдаг эсвэл төгсгөлгүйгээр боддог. Тэгэхээр гацчихлаа байвал дахиад жижиглэх хэрэгтэй л гэсэн үг юм байлаа шүү.